Оройн сайхан амжилт өнөрхөн үзэгчтэй Монголын мэдээ агентлагийн бэлтгэн хүргэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэтгэврийн даатгалын санд хий оосон бичигдэж байсан тэтгэврийн даатгалын сангийн мөнгө бодит болох шийдлийг ерөнхий сайд гаргалаа. 30-40 жил төлсөн мөнгөө хэрэглэе гэдэгтэн дараа нь төр засаг байхгүй гэдэг ингээд сууж иж болохгүй. Улаанбаатар өвчин 5 жилийн дараа дархан Өвөр хангай Өмнөгов аймагуудад дахин дэгдлээ. Вакцинд хийлгэж амжаагүй хүүхдүүдчлээд байгаа байхгүй. Багнуурын цахилгаан станц төслийн концессийн гэрээг өнөөдөр байгууллаа. Өртөг харьцангуй хямд. Драгон олон улсын зорчигч тээврийн терминал өнөөдөр нэгдлээ. Сайхан болсон байна хүүхэд. Ираны цөмийн хөтөлбөрийн хилцээ тоглосон хугацаанд дууссангүй. Путин Оросын албаны улсын төрийн тэргүүнээр сонгогдсноос хойш 15 жил өнгөрч байна. 20 гаруй жил шийдлээ хүлээсэн тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх ажлыг эхлүүлэх даалгаврыг ерөнхий сайд сайхан бэлэг өглөө. Тэрээр энэ асуудлыг шийдвэрлэхийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ улаан барилга хот байгуулалтын сайд цогтоотор нарт даалгалаа. Энэ бол Монгол улсад нийгмийн даатгал төлж байгаа хүн бүрт хамаарах мэдээ гэдгээрээ анхаарал татаж байгаа юм а. Өнөөдөр ажил хийж байгаа хүн бүр ирээдүйд зарцуулах гэж тэтгэврийн даатгалын санд цалингийнхаа хувийг хадгалуулсаар байгаа. Гэтэл энэ нь цаасан дээр хий хоосон тэмдэглэл болж үлдсээр үе үеийн засгийн газар төсвийн нэг хэсэг гэж үзсээр өдийг хүрчээ. Тиймээс Монгол улсын ерөнхий сайд энэ асуудлыг цэгцэлж тэтгэврийн даатгалын санг мөнгөтэй болгож ирээдүйн Монголын хөрөнгө оруулалтын томоохон сан болгох алхам хийх нь зүйтэй гэж үзлээ. Тооцоолж байгаагаар эхний ээлжинд тэтгэврийн даатгалын санд 400 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой юм байна. Өнөөдөр өмнөхөөсөө илүү олон хүн ажил хийж шимтгэл төлж байна. Ирээдүйд өнөөдрөөс илүү олон тэтгэврийн насныхантай болно гэсэн үг. Тэгэхээр 30-40 жил төлсөн мөнгөө хэрэглэе гэдэгтэн дараа нь төр засаг байхгүй гэдэг ингээд сууж иж болохгүй. Ийм одоо нөхцөл байдал бол үүсэх юм байнамаа. Тэгээд тэтгэврийг улсын төсвөөс чадлаараа нэмэх гэж тэтгэврийн зөрүүг арилгах гэж бид нар бол 25 жил бол явж ирлээ. Тэгээд тэтгэвртэй бол мэдээж өнөөдрийн 100% сэтгэл ханамжтай хүрэлцээтэй гэж хэлэх ийм ахмад настан бараг бол үгүй. Зарчмын чанарын үр дүн гарсангүй. Өнөөдөр Монгол банкны ипотекийн зээлээр баталгаажсан 2.1 орчим их найт төгрөгийн үнд цаас байгаа. Тэгээд энд үнд цаасыг засгийн газар одоо бонд гаргацсамаар засгийн газрын бондыг одоо Монгол банк шилжүүлээд Монгол банкны энэ үнд цаасаар баталгаажсан 2.1 одоо их найт орчим төгрөгийн үнд цаасыг тэтгэврийн даатгалын сангийн актив төрүүлэх замаар энэ одоо бодлогын ажлыг хэрэгжүүлээ гэж харж байгаа. Ингэснээрээ одоо өнөөдөр тэтгэврийн даатгалын санд хоримтлагдах хэрэгтэй байсан 8.8 их найт төгрөгөөс одоо 20 орчим хувь нь бол бодит мөнгө хоримтлал шилжиж байна гэсэн үг. Энэ үнд цаасын тэтгэврийн даатгалын санд орж ирснээр одоо жилдээ энэ үнд цаасны одоо үйл хөдлөх хөрөнгийн болон хүүгийн төлбөрт жилдээ 480 орчим тэрбум төгрөг одоо жил бүр орж ирэх боломж бүрдэж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг засгийн газар энэхүү бонд болгон хөрвүүлэн арилжаалж тэтгэврийн даатгалын санд мөнгийг нь төвлөрүүлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энэ нь нэг талаас хамгийн найдвартай тооцогддог орон сууцны 8% хүүтэй зээл эргээд иргэдийн ирээдүйд хэрэгцээтэй хөрөнгө оруулалт болон хуурч байгаа гэсэн үг юм байна. Үүнтэй зэрэгцэд ипотекийн зээлийн журманд өөрчлөлт оруулах боломжийг нээж байгаа юм байна. 8%-ийн зээлийг бол одоо цаашаа бүрэн үргэлжлүүлээд явах боломжтой болно. Энэний зэрэгцээ 8% харин хүүтэй ипотекийн зээлээ үргэлжлүүлэхдээ 30%-ийн иргэдээс урьдчилгаа төлбөр 30% шаардж байгаа. Энийг 60%-аар бууруулах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл тэр 30%-ийн 20% дээр нь төр баталгаа гаргаж өгөөд энэний ард нь 10%-ийн л хүн урьдчилгаа төлбөрөө төлөөд ипотекийнхаа зээлэнд хамрагдах ийм шинэ айтайхан боломж нээгдэж байна. Энэний хажуугаар нөгөө 80 м2 босго одоо хаалт байгаад байсан. Энийгээ бас чөлөөлж өгөх ийм одоо арга хэмжээ авах гэж байна. Хөгжингүй улс орон тэтгэврийн даатгалын сан бол хамгийн том хөрөнгө оруулалтын сан байдаг. Ирээдүйн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, мөнгөний ханшны савлгаанаас хамгаалах гол арга хэрэгслийг ашигтай, найдвартай төсөлд хөрөнгө оруулах явдал гэж үздэг юм а. Олон мянган хүний ирээдүйн тэтгэврийн асуудал энэхүү ерөнхий сайд сайхан бэлгийн үед шийдэгдлээ.
Дэлхийн уул уурхайн салбарын ханганы нийлүүлэгчид Улаанбаатар хотноо чуулж байна. Жил бүр уламжлуулан зохиогддог Mongolian Mining 2015 олон улсын үзэсгэлэнт 15 орны 120 гаруй төлөөлөл оролцож байгаа юм а. Энэ үзэсгэлэн уул уурхайн салбар дахь сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүдтэй нэг дор танилцах боломжийг олгодог. Харин манай улсын удаад уул уурхайн салбарт хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдүүлж чадсан гэдгээ гадаад орчинд бодлогоор сурталчилж байна. Энэ олон улсын үзэсгэлэнд Их Британи, Умард Ирланд, Нэгдсэн Ванд улс, Америк нэгдсэн улс зэрэг томоохон улс орнуудын төлөөлөгч ач холбогдлогч хүрэлцэн иржээ. Манай улсын экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн салбараас бүрэн хамааралтай. Бид гадны хөрөнгө оруулалтыг ихээр татаж байсан үе нь 2011 он. Тухайн үед гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум доллар хүрсэн. Харин 2012 онд 4.4 тэрбум, за 2013 онд 2.1 тэрбум болж багассаар өнгөрсөн онд 542 сая доллар болжээ. Тэгвэл энэ оны 2 дугаар сард хасах 78.5 сая доллар болсон байна. Нөхцөл байдал хүндхэн байгаа учраас манай улс өнгөрсөн онд эрдэс баялагын салбарт 2025 он хүртэл баримтлах бодлоготой болсон. Өөрөөр хэлбэл монголчууд найдвартай, найрсаг, харилцагч, хамтрагч байж чадна гэдгээ энэ баримт бичгээр баталгаажуулсан гэсэн үг юм а. Хөрөнгө оруулалтын тухай хуультай, татварын тухай хуультай холбоотой асуудал байна. Бид уул уурхайн яамны хувьд өөрснөөс хамааралтай хөрөнгө оруулалт татах энэ бүх боломж бол хангасан да. Уул уурхай салбар дахь гадна дотны хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа энэ оноос шин шатанд гарч байгааг Эрдэнэс Монгол компани удирдлагууд хэлж байсан юм. Жишээлбэл манай улсын стратегийн томоохон ордуудыг хариуцдаг энэ компани өөрсдөө шууд хөрөнгө оруулалт татах эрхтэй болсон. Төр зөвхөн бодлогын асуудалд нь оролцохоор болж байна. Ингээд эхний ээлжинд Герман, Польш улстай хамтарч Шивеаво багнуурын уурхайд техник технологийн шинжилэл эхлүүлж байгаа. Мөн багнуурын уурхайд 750 мегаваттын цахилгаан станц байгуулахаар болсон байна. Маш олон сандууд ирж байгаа манай стратегийн ордууд дээр бид одоо стратегийн зарим ордууд бол эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах ажлуудыг эхэлж байна. Тухайлбал Эрдэнэс Асхат гэдэг компани байгуулад Асхатын мөнгөний ордын үйл ажиллагааг эхлүүлэх тал дээр Оросын холбооны улсын засгийн газартай ярилцж байна. Эрдэнэс бүрэн хаан Босфорын ордыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулан явж байна. Mongolian Mining олон улсын үзэсгэлэн сүүлийн 5 жил тогтмол зохиогдож байгаа. Гэхдээ өмнө нь энэ удаагийн шиг 120 гаруй оролцогч орж байгаагүй. Энэ нь за манай уул уурхайн салбарын гадны хөрөнгө оруулагчид сонирхож байгаагийн илэрлээ гэж албаныхан тайлбарлаж байсан юм. Үүнтэй гадны төлөөллүүд хэр санал нэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын орчны талаар ямар байр суурьтай байгааг нь бид тодруулсан юм а. Монгол хөрөнгөний оруулагчийн орчим одоо сайжруулж байна гэж бодож байна. Одоо олон шин аргаар хэмжээ хууль дүрмт гэдэг одоо гарч байгаа. And бид манай Францын хөрөнгөний оруулагч гэдэг найдвартай Монголын эдвэдэг найдвартай үзэж байна. Монгол улсын эдийн засгийн хүнд үе үргэлжилж байна. Гэхдээ Британий засгийн газар компаниуд урт хугацаанд хамтран ажиллахыг хүсэж байна. Ингэснээр харилцан ашигтай хамтран ажиллагаа болж чадна. Монгол улсын засгийн газар гадны хөрөнгө оруулалт татахаар хүч чармаалт гаргаж байгаа нь маш чухал юм аа. Яг энэ үед энд ирсэндээ би баяртай байна. Канадын олон компани хөрөнгө оруулахаар сонирхож байгаа. Турк бол Монголын ойр хамтрагчийн нэг. Эдийн засаг одоогоор хүндхэн байгаа ч үүний хөрөнгө оруулалтын орчноороо өөрчлөх боломж байна. Хамтран ажиллахын тулд хоёр талаас харилцан сонирхлоо илэрхийлж байж үр дүнтэй хамтран ажиллах боломжтой. Уул уурхайн салбараа бид яаралтай эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлага тулгарсан. Учир нь хараалтны нөөцтэй Австрали тэргүүтээ өрсөлдөгчд гадны зах зээлд өөрсдийн байр сууриа илүү батжуулж байна. За бас нүүрснээс олон орнд татгалзаж шин технологи нэвтрүүлэх гэж байна. Тиймээс бидэнд явцуу ирэх ашигаас болж дахиад алдах эрх байхгүй гэдгийг энэ салбарынхан онцолж байсан юм а. Mongolian Mining олон улсын үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжлага мэрэгжлийн боловсон хүчний тухай мэдээлэлээр үргэлжилж байна. 2010 оноос өмнө манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч, техник технологи нийлүүлэгчид өөрсдийн мэрэгжлийн боловсон хүчнээ хамт авчирдаг байсан. Тэгвэл бид өндөр техник технологитой ажиллах мэрэгчлэнүүдээ өөрсдөө бэлтгэж эхэлсэн. Өнгөрсөн онд л гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 350 гаруй мэрэгчлэн бэлтгэжээ. Эдийн засгийн голлох тулгуур болсон уул уурхайн салбартаа монгол хүн өндөр цалинтай ажиллах боломжийг улсаас бүрдүүлж 2008 онд уул уурхайн жишиг сургуулийг байгуулсан. Энэ сургуулийн жил бүр Mongolian Mining олон улсын үзэсгэлэнд оролцдог. За тэд энд зүгээр нэг танилцуулга хийдэггүй.
Өөрсдийн ашигладаг экскаватор, бульдозер, газар тэгшлэгчийн танхимд ашигладаг электрон хувилбарыг авчирч туршдаг. Тэдний энэ техник тоног төхөөрөмжүүдийг гадны компани мөн уул уурхай мэрэгчлэлээр суралцж байгаа оюутнууд сонирхож байлаа. Энэ аюу гоё юм шүү дээ. Каундер юугээ яагаад чулууга ачиж үзлээ. Тэгээ аюу алдаа гарсан гэвэл 2-3 алдаа гараад алдааг энэ дээр гаргаж өгд юм билээ. Манай улсын уул уурхай салбарын жишг сургууль мэрэгжилтнүүд захиалгаар бэлтгэдэг. Чин зоргил гэхэд оюу толгойд ирэх намар хүнд машин механизмын оператороор ажиллаж эхэлнэ. Сургууль нь онол үзээд байхаас илүү даатгалыг чухалчилдаг. Тиймээс ажлын байранд гологдох асуудал байхгүй гэж ярьлаа. Манай сургууль одоо өөр ингэс экскаватортэй. Тэгээ бидний симуляторынхаа цагийг үз дуусаад бодит экскаватор дээр гардаг. Тэгээ бодит экскаватор дээр гараад гарс дуусны дараа үйлдвэрийн дадлага. Тэгээ үйлдвэрийн дадлахад ирээд улсын шалгалтаа өгөл тэгээд төгсөв. Энэ сургууль уул уурхай орчин үеийн техник технологийн 12 лабораторитой оюутнууд сургалтын баазаа туршиглан нисдэг тэрэг зохион бүтээсэн. Үүнийгээ удахгүй турших гэж байна. Мөн хөдөлгөөнд роботууд ч зохиожээ. Хийж бүтээх орчныг нь бүрдүүлээд өгвөл Монгол мэрэгжилтнүүд ямар ч өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжийг ажилуулж чадна гэж сургуулийн удирдлагууд нь хэлсэн. Өнөөдөр Монголын засгийн газраас ч гэдэг нь хөрөнгө оруулагч тавьдаг шаардлага нь та нарын төвшөнд техник технологийн ажиллуулж чадах мэрэгчлээ боловсон хүчнийг Монголын төрийн байгууллага одоо бэлдээд сургуулиуд бэлдээд эхэлчлээ. Тийм учраас энэхүү одоо сургалтын хөтөлбөр одоо бэлдсэн мэрэгчлээ ажилтнууд байна. Өндөр цалинтай энэ сүүлийн дэвшилтийн технологи бүхий гадаадын томоохон компаниудад ажиллах бүрэн боломж нээгдэж Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, оюуны үнэлэмж дэлхийн түвшинд хүрсэнийг батлан харуулах ийм боломжийг бүрдүүлж гэж. Уул уурхай салбарын техник технологийн шинжилэл хурдтай байна. Тиймээс удахгүй алсын зайн удирдлагатай машин механизмын техникчдийг бэлтгэх юм байна. Эрдэс баялагын салбарын хөрөнгө оруулалттай холбоотой таатай мэдээлэл байгаа бол эрчим хүчний салбарт ч юм уу сайн мэдээ байна. Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор баригдах Багнуурын цахилгаан станц төслийн концессийн гэрээг өнөөдөр байгууллаа. 700 мегаваттын суурилагдсан хүчин чадал бүхий энэ станцын концессийг 25 жилээр хийж байгаа юм байна. Манай улсын эрчим хүчний нийт хүчин чадал 1000 орчим мегаватт байдаг. Үүний 70% тэнцэх хүчин чадалтай станцыг барьж байгуулах гэрээг өнөөдөр үзгэллээ. Монгол улсад урд өмнө нь ийм хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц баригдаж байгаагүй маа. Анх удаа одоо ийм том аврын станц бол нүүрснийхээ урхан амнаар баригдаж байгаараа их чухал. Өртөг, харьцангуй хямд ийм эрчим хүчийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бол бүрдэнэ. Манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 орчим хувийг 2 хөршөөс авч хэрэглэсээр ирсэн. Багнуурын цахилгаан станц ашиглалтанд орсноор импортоор авдаг цахилгаан эрчим хүчний дутагдлыг бүрэн хаах боломжтой. Чойр нялгийн нүүрсийн ордыг түшиглэн баригдах энэ станцыг 25 жилийн концессээр эзэмшүүлэх юм байна. Нийтдээ энэ төсөлд 9 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм а. Цахилгаан станцыг бид 4 жилийн хугацаанд барьж дуусгана. Манайх бол энэ тал дээр нэлээд туршлагатай компани бид 25 жилийн дотор зарлаа нөхөж ашиг олохыг хүсэж байгаа. Энэ станц ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багнуур, Чойрын район буюу Дорногов, Дундгов, Хинтээ аймагуудын хэрэглээг хангах их усүр бий болно. Мөн их усүрүүд нь бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм а. Өнгөрсөн онд Орхон аймагт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг туршиглан 57 үйлдвэр шинээр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүний 30%-ийг орон нутгийн үйлдвэрүүдээс хангахаар төлөвлөж байгаа юм байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр орон нутгийн баялаг бүтээгчдтэй хамтарч ажилладаг 2013 онд дотоодын 19 компани үйлдвэрлэсэн 30 орчим тэрбум төгрөгийн импортыг орлох худалдааг дэмжиж байсан. Харин өнгөрсөн онд 33 компани 24 нэр төрлийн 50 орчим тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдаа авсан байна. Түүний нэг нь хөдөлмөр хамгааллын хувьц үйлдвэрлэдэг Эрд сүлж компани маа. Эрдэнэт үйлдвэрт угаасаа нөгөө үйлдвэрийн дотоод ажлын хувцас хамгаалах хэрэгслийн дотоод стандарт гэж байдаг. Тэр стандартын дагуу яг хувцас байдаг. Товчин ямар шин чанартай байх, цэцгэлгаан ямар шин чанартай байх, материал ямар байх юм те, ямар ажилтнанд ямар хувцас зориулагдсан байх юм. Тэр стандартын дагуу манайх хувцас байдаг.
Уул уурхайн салбарт ажиллаж байгаа иргэд уушиг тоосчих өвчин дүртэх магадлал өндөр байдаг. Энэ эрсдлийг бууруулах нэг гол хэрэгсэл нь амны хаалт юм. Тиймээс уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийг түшиглэн цагаан жим амны хаалтны үйлдвэр байгуулагдсан. Анх 200 мянган ширхэг амны хаалт эрдэнэт үйлдвэрт нийлүүлж эхэлжээ. Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэх гэрээтэйгээр эхэлж оруулж ирж байсан л да. Орон нутгийн дэмжлэгийн тэрээр хуруусан гэрээ байгуулж оруулж ирж байсан. Тэгээд одоо үйлдвэрлэлээ өргөтгөөд одоо өөр бусад байгууллагуудад бас нийлүүлж байгаа. Одоо жишээ нь байж байгаа энэ эрдэнэтэй байгаа жижиг дунд үйлдвэрүүд шүү дээ. Шимтэй тэр байж байна. Одоо оюутлогод нийлүүлж эхэлж байна. Бага нуурт нийлүүлж байна. Тэгээд адуун чулуун тэргээд бусад компаниудад нийлүүлж байна. Монголын анхны түүхийн эрдзэний үйлдвэрийг ч бас Эрдэнэтэд түшиглэн байгуулжээ. Энэ үйлдвэр жилдээ хагас тэрбум төгрөгийн түүхийн эрдзэнийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг. Мөн орон нутагт 10 гаруй хүний ажлын байрыг бий болгосон байна. Ер нь импортоос килограмм тутамд бол нэг ойролцоогоор $3-5 хэмжээ. Одоогоор ажлын байр манайх нэг 11 хүний ажлын байр гэж өшөө цаашаа өргөжүүлэх боломжтой өшөө өргөжүүлэхээр ажиллаж байгаа. 40 жилийн өмнө илгээлтийн залуус энэ хотын суурийг тавьж байсан. Уул уурхай ордод түшиглэн хот байгуулж түүнийг аж үйлдвэрийн хот болгон хөгжүүлсэн бодит туршлага эрдэнэтчүүдэд байна. Эрдэнэтээс 5 дахин их нөөцтэй оюу толгойн бүс нутгийгч энэ зарчмаар хөгжүүлэх боломж байгаа гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Томох үйлдвэрүүдийг дагаад үндэсний үйлдвэрлэгчид ийхүү импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлээ тэлж байгаа бол эрдэс баялагын салбарт бид нэмэн өртөг шингээж чадахгүй байна. Тухайлбал манай улс 1 тонн нүүрсийг урд хөрш рүү $30 худалдаалж байгаа. Хэрвээ бид нүүрсээ баяжуулаад гаргавал $70 өгөх боломжтой. Энэ тухай олон жил ярьж байгаа ч тодорхой дэвшил гараагүй. Харин ч нүүрсээ түүхий хിവэр нь хямдхан экспортлох бодлого явагдаад байгааг зарим уул уурхайн компаниуд ярьж байлаа. Хилийн цаана ганц онт бомбыг түшиглэн хятадын нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдсан байдаг юм байна. Тэд Монголын түүхийн нүүрсийг $30 худалдаж аваад баяжуулах үйлдвэрт угаагаад цааш нь $70 худалдаалдаг. Өөрөөр хэлбэл тэд 1 тонн нүүрсээс $40 ашигтай ажилдаа гэсэн албан бус судалгаа байна. Хэрвээ бид 5-7 бүлэг ордод нүүрс баяжуулах үйлдвэр эрт байгуулсан бол хятадын компаниудад орж байгаа энэ ашиг манай улсад үлдэх байсан. Energy Resource компани өнгөрсөн жил 3.3 сая тонн нүүрс баяжуулж бүгд найрамдах хятад ард улсын гангийн үйлдвэрт нийлүүлэхдээ 1 тонныг нь $70 худалдаалжээ. Бидний хувьд баяжуул бүтээгдэхүүн ингээд зарж байгаа нь болохоор Монголд орж ирэх одоо жишээл би 10 сая тонн нүүрс зарлаа гэж түүхийгээр нь зархад би нэг $300 сая олж ирж байхад би боловсруулаад зарчвал $700 сая жил орж ирэх юм болцоо. Монголын эдийн засагт орж ирэх тэр хэмжээгээр одоо төгрөгийн одоо худалдаа авах чадварт нөлөөлөх, валютын ханшин нөлөөлөх иймэрхүү бас болцоонууд гарч байгаа. Тэр боломжуудыг бас одоо харьцуулж үзэж хэрэгтэй юм л гэж бодож байна. Energy Resource компани баяжуулах үйлдвэр жилд 15 сая тонн нүүрсийг угаах хүчин чадалтай. Гэвч угаасан нүүрсээ зах зээлд гаргахад баггүй дарамт үүсдэг байна. Учир нь хятадын тал өөрсдийнхөө баяжуулах үйлдвэрийг байнгын ажилтаа байлгахын тулд манай улсаас түүхийн нүүрс худалдаж авах сонирхолтой байдаг. Үүн дээр тохиролцож Эрдэнэс 5 толгой, орон нутгийн 5 толгойн уурхай хямд үнэтэй түүхийн нүүрс хятадын талд нийлүүлдэг. Энэ нь манай улсад нүүрсний баяжуулах үйлдвэр байгуулахад дарамт болдог байна. Тухайлбал Эрдэнэс 5 толгой компани уурхайн аман дээрээс $32-оор 1 тонн нүүрс борлуулж байгаа бол орон нутгийн 5 толгой $29 нүүрсээ худалдаалдаг. Энэ нүүрсний үнэн дээр нэг бодлоготой байя. Тэгэхгүй одоо юу гэдэг одоо Эрдэнэс 5 толгой нэг үн хэлдэг. Energy Resource нэг үн хэлдэг. За нөгөө орон нутгийн 5 толгой нэг үн хэлдэг. Нөгөө худалдан авж байгаа газар нь хамгийн хямдхан үнэтэйгээс нь авчдаг. Ингээд бусд нь одоо зах зээл дээр шахагдчихдаг ийм аюул байгаа. Тийм учраас Монгол улс одоо өөрөө эдийн засгийн ашиг орлоготой байхын тулд одоо манай энэ үндэсний одоо компаниуд тийм ээ хувийн гэхгүй улсын гэхгүйгээр тийм ээ хоорондоо энэ зах зээл дээр үнийхээ асуудлыг нэг цонхон дээр аваачид одоо нэг төвшөнд барих нь одоо энэ Монгол улсын цаашдын бас эдийн засагт ихээхэн ач холбогдолтой байна. Манай урд хөрш өнгөрсөн жил гаднаас 62 сая коксчих нүүрс худалдаж авжээ. Үүний 31% нь Австрали, 15% нь манай улс, 6% нь Оросын холбооны улсаас нийлүүлсэн байна. Австрали коксчих нүүрсээ өөрийн орондоо 100% угааж боловсруулсны дараа Хятад руу нийлүүлдэг. Тиймээс манай улс нүүрсээ угааж гаргах шаардлага тулгарч байгаа юм. Хэрвээ бид түүхий хэвээр нь нүүрсээ экспортлоод байвал Хятадын хэдхэн хувийн компаниуд өндөр ашигтай ажиллаж, харин манай улс Хятадын зах зээлд том өрсөлдөгч болтлоо удна гэсэн урьдчилсан тооцоог уул уурхайн зарим компаниуд гаргасан байдгийн байна.
Улсын хурлын чуулган завсарласан байгаа энэ үед намын удирдлагууд улсын хурлын гишүүд тойрогтой болон орон нутагт ажиллаж байна. Энэ удаад салбарын сайднаар дарахуул Сэлэнг аймагт ажиллалаа. Сэлэнг аймгийн иргэдтэй уулзах үеэр Монгол улс хөгжлийн туг бодлоготой болно гэдгийг тэд мэдээллээ. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Бямцогт Шаамар сумын иргэдтэй уулзаж хуулийн шинжилэлд ямар санал оруулахыг нь асуулаа. За хаврын чуулганаар үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлцэх бол үүнд хамгийн эхлээд сумын засаг даргыг шууд иргэдийн саналаар сонгох ёстой гэдэгт уулзалтанд оролцсон иргэд 100% санал нэгдэж байлаа. Сумын даргаыг сумын төлөөлөгчдийн хурал батлах уу иргэдээрээ батлах гэхэд сая иргэд нь гараа өргөцөх үү. Тэгээ сумын дарга ажилчин бидний нүдэн дээр байгаа юм. Энэ хүн сууж байна уу хийж байна уу гэдэг нь. Ийм учраас одоо иргэд нь бол хүний оноо тавих нь тайлшгүй дээ. Бид ч одоо 50-60 жил зүгийн мадалчаад хөөрхийн энэ хитэн зүгийн чинь нэг сайн малчин гэж сууж ах чинь сонирн биш байж штэ. Гүн нэрэ штэ. Тэр наалуур наасанд өгөөд өгдөг тэр урамшуудыг одоо би зөвгөөчд бид нар авмаар байна. Урд хөршин ногоо оруулахгүй гэж ярьд юм л 3 жил ярьж байна. Гэтэл ороод л штэ. Хятад ногоо бүр дэлгүүр өхөн чихчихсэн. Монгол улсын засгийн газраас одоо ногоочдыг эрүүл хүнсээр одоо эрүүл одоо сайхан ногоо тарьж уруулаач гэж шаарддаг мөртлөө ногоочтой яг бодит хүлэмжийг одоо олох дээр олж өгөх дээр туслаж чадахгүй. Сэлэнг аймгийн ургац 1 жилийн дотор 1000 тонноор буурсан. Энэ нь хэдийгээр Тарайлангийн гол бүс нутагч Тарайланчтай дэмжсэн төрийн бодлогын залгамж чанар алдагдсан гэж үзэж байна. Аймгийн иргэдийн уулзалтанд ч энэ асуудлыг хүндсэн юм. За ер нь Монгол улсаа 4 жилийн настай засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр хөгжихгүй. Альч засаг, альч намын үед солигддоггүй урт хугацааны бодлоготой болно гэдгийг мэдээллээ. Өнгөрсөн онд 2014 онд хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын хэсэг байгуулсан улсын хурлд 3 намын бүлгийн дарга ахалж ажиллаж байгаа. Энэ хаврын чуулганаар энэ бодлогын бичиг баримтыг хэлэлцэж бид нар батлана. Энэ бодлогын бичиг баримтыг хэлэлцэж батлахдаа энийг хэрэгжүүлэх хуулийг нас давхар баталж өгнө. Төрийн далбаатайгаа адилхан Монгол улсын туг болсон Монгол төрийн туг болсныг бодлоготой болёо. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө улс төрийн намууд бүгдээрээ зүтгэдэг байя. Хөгжлийн туг бодлогын нэгэн чухал хэсэг нь ухдаг биш, ургуулдаг баялаг бүтээгчтэй дэмжих явдлын гэдгийг тодтоглоо. Монгол улсад 400 гаруй хууль, мөн 400 гаруй хөтөлбөр хэрэгждэг. Энэ бүхний хооронд нь уялдуулах хөгжлийн туг бодлоготой болохыг иргэд дэмжиж байна. Ийм нэгэн урт хугацааны одоо хөгжлийн бодлогын хөтөлбөр гаргаад үүнийг хуульчлаад ингээд хэрэгжүүлэл ямар ч нам гарсан тэр хөтөлбөрөөр л явах ёстой. Энэ бол маш зүйтэй бодлогыг одоо дэвшүүл бидний одоо ганцхан одоо загтансан одоо хүсэл санал одоо энд биелэгж байгаа гэж бид ойлгож байгаа. Богиногоо аймагт дотор зэрэг нөгөө тэр уул уурхай одоо янз бүр юмтай штэ. Манай Сэлэнгт ч гэсэн байгаа штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг тэнд дотор хүмүүстэй нутгийн хишиг гэдэг нэг юм өгдөг гэд би сонссон. Манай Сэлэнг аймагт бас уул уурхайтай юм чинь тийм юм байж болдго юм уу болдгоо болов. Сонгуулийн тухай бол нэр томьёо өөрчлөмөр байна. Яагаад гэвэл ардсан сонгуул гэдгээ болж одоо энэ чи төрийн сонгуул. Төрөгдөг чинь энэ төрийн ард түмэн юм байгаа үстэй. Тэгээс ардчлалын ард түмэн биш юм байгаа үстэй. Намаас нэр дэвшдэг одоо асуудлыг болооч. Иргэд олон түмнээсээ нэр дэвшдэг энэ систем рүү шилжиж өгөөч гэсэн ийм одоо санаа бодолтой хүмүүс маш их байх юм аа. Энийг энэ сонгуулийн хуулийнхаа өөрчлөлтөн дээр оруулж өгөөч. Ирэх хаврын чуулганаар үндсэн хууль, сонгуулийн тухай хууль гээд томоохон хуулиудыг хэлсэн юм. Мөн эдийн засгийн ил тод байдлын, нийтийн сонсголын, эрүүгийн, төрийн албаны, ирээдүйн өв сангийн тухай зэрэг 40 гаруй томоохон хууль хэлсэн. Энэ бүхэнд иргэдийн үзэл бодлыг тусгах зорилгоор энэхүү орон нутагт ажиллаж байгаагаа улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Бямцогт илэрхийлж байлаа. Монгол Улсын хурал засгийн газраас шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилттой хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатан учиртай автозамаар холбох, олон улсын жишгт нийцсэн орчин үеийн терминал төвийг байгуулах зэрэг зорилт тусгагдсан. Тэгвэл энэ зорилтод бүрэн нийцсэн Драгон олон улсын зорчигч тээврийн терминал өнөөдөр нээгдлээ. Даргаан төвөөс олон улсын болон хот хоорондын 16 аймаг 48 чиглэлд 37 аж ахуй нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгслээр өдөртөө 5,000-аас 6,000 хүн үйлчлүүлж байдаг.
Өмнө нь дараалал дугаарлалт ихтэй үйлчлүүлэгчдэд зориулсан хүлээлгийн танхим нь 5 тух муутай байсан гэж иргэд хэлж байна. Харин одоо зорчигчид ая тухтай үйлчлүүлэх, худалдаа үйлчилгээ нэг дор төвлөрсөн орчин бүрджээ. Хурдан төгрөгийн сайхан үйлчлэлтэй орчин нөхцөл болсон их сайхан болсон байна хөөхөө би сая өдөр нүсээр хэл боож байгаа. Гар тийш хадгалахаас ахуулаад автомашинуудын энэ одоо литрийн бишилт одоо энэ зогсоод тийм ээ автобусны зогсоод одоо энэ бүх юм л нэг цэгийн болоод их хаштайхан болсон гоё байна тийм. Өмнө бас жаахан нэлээд одоо ойшир дугаар ихтэй гэдэг юм хүмүүс шорчих наасаа явахад бас саад бэрхшээл бас байсан л да. Тий. Одоо бол ерөөсөө бүр одоо энэ заал танхим сайтай гадаа орчин тогшин төрөл хамаагүй шал өөр одоо байдал байж шүү дээ. Шинэ терминал ашиглалтанд орсноор ард иргэдэд зорчигч тээврийн үйлчилгээ жинхэнэ утгаараа төргөн шуурхаа хүрч үйлчилгээний чанарт эрс өөрчлөлт гарна гэж салбарын сайд хэлж байна. Энэ бол одоо 12800 м2 талбай өгөхийн 8 давхар барилга нийтдээ 24 төгрөгийн одоо хөрөнгө оруулалтаа боллоо. Энэний одоо нийт хөрөнгө оруулалтын 20% нь засгийн газрын хөнгөлөлтөд зээл. Үлдсэн одоо 80% нь болцоо зэрэг арилжааны банкны тийм ээ зээлээр одоо бид энийг бүтээж босголоо. Цаашид автовокзал орчмын замбраагүй эмх зэгцгүй байдлыг халж соёлж боловсон үйлчилгээг ард иргэдэд хүргэх нь чухал. Зорчигч тээврийн терминал ашиглалтанд орсноор ойр орчмын эрүүл аюулгүй нөхцөл сайжирч, гэмт хэрэг хэв журмын зөрчил буурч, иргэдийн амар тайван амьдрах, аюулгүй зорчих баталгаа нэмэгдэнэ гэж албаныхан хэлж байлаа. 2015 онд 3 сая дахь иргэний хүлээн авсан монголчууд бид олуулаа усныхоо баярыг 1 сая мод тарьж тэмдэглэе гэх санаачлагыг байгаль орчин ногоо хөгжил аялал жуулчлалын яамнаас гаргаж байна. Энэ бол хоосон уриалга биш, уралдаан шалгаруулалтын зарчмаар мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэх юм байна. Модны тарьц бэлтгэдэг мэргэжлийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар 1.3 сая ширхэг тарьц байна. Нэг тарьцын үн дунджаар 50000 төгрөгийн үнэтэй байдаг бол засгийн газар иргэдэд худалдаалах үнээс 50% хөнгөвчлөх замаар 1 сая мод тарих хөдөлгөөнийг санхүүжүүлэхээр болсон байна. Энэ ажлыг зохион байгуулах ажлын эсгүүд орон нутагт байгуулагджээ. Энэ ажлыг өрнүүлэхийн тулд бид тодорхой төглүүдийг бий болгох юмсан гэж ингэж үзэж байгаа. За жишээлбэл байгууллагаараа өөрсний нэр хаягтай төгөл түүнийгээ пайд зүгээд ургажуу эс ургажуу гэдэгтээ хяналт тавьдаг. За 10 жилийн сургууль төгсөж байгаа залуучууд маань бол бас ямар нэг зүйлийг үүлийг анги хамт олноороо бүрдүүлэх юмсан гэж бодог. Тэгвэл төгсдийн баяртан зориулсан төгсөлтийн төгөл ойг бий болгох асуудлыг одоо газрын нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтдаа шийдвэрлэж өгөөд за тариулъя. За энэ хүүхдүүдийн тарих модны мөнгийг одоо төсвөөс гаргаж өгье. Тарьсан мод болгон 100% ургана гэж байхгүй л дээ. Дунджаар 25-аас 30% орогдолтой байдаг. Тийм учраас бид нар 1 сая 300 мянган мод тарихад ямар ч байсан сая мод ургана гэсэн тооцоон дээр энэ хөдөлгөөнийг өрнүүлж байгаа гэдгийг хэлмээр. Уг нь манай улс ойн тухай хуулиндаа 16 нас хүрсэн иргэн бүр 1 мод, аж ахуй нэгж бүр 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах үүрэгтэй гэж тусгасан байдаг. Хэрвээ энэ үүргээ биелүүлж чадахгүй бол зардлыг нь хандивлах үүрэгтэй. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй өнөө хүрсэн. Тиймээс эхний ээлжинд байгаль экологийн дороотлыг бууруулахын тулд харин удаах ээлжинд хуулиа гуйл биш болгох үүднээс энэ хөдөлгөөнийг санаачилж байна. Байгаль орчин ногоо хөгжил аялал жуулчлалын яамнаас гаргасан энэ санаачлага өнөөдөр олон нийтийн сүлжээнд хамгийн их дэмжлэг авсан уриалга байлаа. Энэ он 6 аймгийг нийслэлтэй хатуу хүчтэй авцамаар холбохоор төлөвлөж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд улсын хэмжээнд нийтдээ 1.4 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 аймгийг хатуу хүчтэй авцамаар холбож бусад замын бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Тухайлбал 2014 онд эхлүүлсэн 22 чиглэлийн 1154 км автозамын ажлыг энэ жил хийж дуусгахаар төлөвлөж байна. Мөн Алтан булаг замын үд чиглэлийн 990 км хурдны замыг концессийн гэрээгээр шинээр барихаар болжээ. Маргааш Монгол банк валютын дуудлага худалдаа зохион байгуулна. Валютын дуудлага худалдаа 7 хоног бүрийн пүрэв мягмар гарагт тогтмол болтгоо. Өнгөрсөн мягмар гарагт Монгол банк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж 7.5 сая долларыг 1984 төгрөгийн 42 сая юаныг 319 төгрөг 69 мөнгөний ханштайгаар арилжааны банкудад нийлүүлжээ. Валютын дотоод зах зээлийг ил тод нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол банк дуудлага худалдааг байнга зохион байгуулдаг юм а. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын 401, 411-р хорихангийг дуудлага худалдаанд оруулж худалдаалах шийдвэр гарчээ. Дуудлага худалдааг энэ сарын 17-ны өдөр төрийн өмчийн хорон дээр зохион байгуулахар болсон байна. Дуудлага худалдаагаар төвлөрсөн мөнгийг шинэ хориханги барихад зарцуулах юм байна.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлцээс санаачлан амар тайван чингэлтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нэг хороо нэртэй тус аян 8 дугаар хорооноос эхлэж байгаа юм байна. Тус хороонд 1200 өрхийн 5000 гаруй хүн амьдардаг. Мөн нийтийн байр олон учраас газраас ирсэн түр оршин суугчид ихтэй. Гэтэл ганцхан байцаагч ажиллаж байгаа нь хаанаач хүрдэггүй юм байна. 2013 он тус хороонд 43 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2014 онд 63 болж өсчээ. Тиймээс эхний ээлжинд энэ тоог бууруулахад анхаарч ажиллах юм байна. Цагаар хөтөлбөртэй хамтаа үзэгчтэй баярлалаа. 5 жилийн өмнө Монгол улс Улаанбурхан өвчнөөс нэг мөр ангиж ирсэн. Өнгөрсөн жил Улаанбурхан өвчнийг дарж чадсан гэх гэрчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авсан боловч 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбурханы с ิจ бүхий 300 гаруй хүн бүртгэгджээ. Эдгээр с ิจ гтнүүдээс өнөөдөр 95 нь Улаанбурхан буюу бидний хэлж заншсанаар кор өвчин тусна батлагдсан байна. Тиймээс цаашдаа ямар арга хэмжээ авах гэж байгаагаа эрүүл мэнд спорт яам өнөөдөр мэдээллээ. Улаанбурхан өвчний вакциныг одоогийн байдлаар манай улсад хүүхдийг 9 сартайд 2 настайд 2 удаа хийдэг. Улаанбурхан өвчнөр өвчлсөн 95 хүний дунд вакцинд хамрагдсан мөртлөө өвчлсөн нэг хүүхэд байгаа гэж мэргэжилтүүд хэлж байна. Ихэнх энэ өвчлсөн хүмүүс нь бол ерөнхийдөө дандаа 70% нь бол вакцины өмнөх насны. Одоо 9 сартай бид нар анхны том вакцин хийдэг бол 9-өөс одоо бага сартай, 3 сартай, 4 сартай, 5 сартай. Зарим нь бол бас дархлаа суларцсан. Хэдийгээр Улаанбурханы вакцин залуу байхдаа авсан ч гэсэн дархлаа суларцсан бас 25-аас 39 насны одоо хүмүүс бол байгаа. Улаанбурхан бол вирусын гаралтай агаар туслаар дамждаг өвчин. Зүүн хойд Азийн бүс нутгаас Австрали, Макао, Солонгос, Монгол гэсэн 4 улс өнгөрсөн жил Улаанбурхан өвчнөөс ангиж ирсэн гэсэн гэрчлэгийг авсан байна. Манайхаас бусад улс оронд өнгөрсөн жил Улаанбурханы дэгдэлт гарсан. Харин Монгол улсад арай хожуу дэгдэлт өрнөж байгаа нь хөрш орнуудаас энэ өвчин тээвэрлэгдэж ирсэнтэй холбоотой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч үзэж байна. 5 жил Улаанбурхан өвчин гараагүй тул эмч мэргэжилтнүүд Улаанбурхан өвчнийг хэрхэн ангаах талаар мэдээлэл хомсоогаа. Тиймээс манай байгууллага танаа улсад эмчнэрийн сургалт явуулах хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Өнөөдөр Улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдээд 3 сарын 18-наас хойш бүртгэгдээд энэ 10 хэд хоногт бол нас баралт огт гараагүй. Хүндрэл бол гарч байгаа тохиолдол бий. Гэхдээ эмчилгээ онцлогоо цагтаа хийгдээд явж байгаа учраас нас баралт бол байхгүй байгаа. Хэрвээ Улаанбурхан өвчний вакцин хийлгээд 15-аас 20 жил болсон эсвэл биеийн ерөнхий дархлаа муутай бол сайн дүрэн дархлаажуулалтанд хамрагдах боломжтой. Хамгийн гол нэцэгчүүд 6 сартай хүүхэд нэмэлт вакцинжуулалтанд хамруулахыг эрүүл мэнд спорт яамнаас анхааруулж байна. Баянгарын аймгийн Эрдэнэ ахлах сургуулийн сурагчид сэтгүүлч бүлгэн байгуулсан байна. 2010 онд байгуулагдсан энэ бүлгэм одоо 11 гишүүнтэй. Бүлгэмийн гишүүд орон нутгийнхаа телевиз болон сонинд мэдээ нэвтрүүлэг бэлтгэж өгдөг юм байна. Наран хаан Дадиад улам 2 бол сэтгүүлч бүлгэмийн телевизийн сурвалжлагын баг. Тэд аймагтаа болон сургууль дээрээ болсон сонирхолтой үйл явдлын тухай сурвалжилж мэдээ мэдээллээ Баян хонгорын TV10 телевизэд нийлүүлдэг юм байна. Одоо сурагчдын одоо авиас руу түлхсэн болон ард иргэд рүүгээ одоо хөгжсөн илүү түлхүү утсан тийм мэдээлэл рүү чиглэж сурвалжилдаг. Хамгийн сүүлд ямар сурвалжлага хийсэн бэ? Хамгийн сүүлд цагаан сарын цагаан улс аян гээд Баянгарын TV10 телевизтэй баярлалаа нэвтрүүлэгтээ хамтарч үйл ажиллагаа явуулсан. Энэ болохоор амьдралын түвшний дагуур одоо хөгжлийн бэрхшээлтэй ам бол ганцаархан амьдардаг тийм нэг ядуу айл өрхүүдэд тусалцаа үзүүлсэн хамгийн сүүлд мэдээлэл өгсөн байна. Наран сүүлийн 2 жилийн хугацаанд бүлгэмийнхээ ахлагч сурвалжлагчаар ажиллаж байгаа. Түүний хамтрагч буюу зураглаач Адиад улам нь клубын анхны гишүүдийн нэг юм байна. Сонирхогчийн камер зориултын бус дуу хураагууртайч энэ хоёр чамгүй олон бүтээл дээр гар нийлэн амжилттай хамтарч ажиллажээ. Дээр хиндээ жоохон хэцүү байсан. Одоо сурж байна. Ямар бүтээл дээр ажиллах болоо? Тийм. Энэ жилийн хугацаанд гэх юм бол цагаан сарын цагаан улс аян. Тэгээд шинэ жилийн хоолын уян баяр зөндөө үйл ажиллагаанд оролцсон. Орон нутгийн телевизийн зураглаач ах нар ч одоо чиний авчирсан дүрсийг одоо юу гэж байна? Тийм. Ер нь сайн л хэлтэй. Зөвхөн телевизч биш сонины сэтгүүлч хүүхдүүд энэ бүлгэнд байдаг. Тэд аймгийнхаа сонинд бичсэн мэдээг нийлүүлдэг байна. Тус бүлгэмийн хүүхдүүд дунд сургуулаа төгсөөд сэтгүүлч мэргэжлэр суралцсан гэсэн зорилготой.
Цэвэр хөтөлбөр дэлхийн дахин дөрвөн жигүүл явдлын мэдээлэлээр үргэлжилж байна. Өнөөдөр олон улсын хэвлэлүүдийн онцолсон анхаарал татсан мэдээллийг хүргэхээр шууд нэвтрүүлгийн студид орчуулагч редактор Төвшин Жаргал ажиллаж байна. Ингээд Төвшин Жаргалтай холбогдъё. Арим төргийн эрхэм үзэгчтэй. Тэгэхээр Швейцарын Лозаннод Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлцээ шийдвэрлэх шатанд орж байгаа тухай бид өмнөх мэдээллийн хөтөлбөрүүдээр хүргэж байсан. За хэдийгээр тохиролцоонд хүрэх эцсийн хугацааг 3 дугаар сарын 31 гэж товсон ч шүнжин хуралдсан хэлцээнд оролцогчид одоогоор аль биесны тодорхой мэдээлэл хийгээгүй байна. За хамгийн сүүлд авсан мэдээлэлээр шинжээчид хэлцээний талаарх улс төрийн мэдээллийн орган дээр ажиллаж байгаа юм байна. За үүнээс өмнө Иран болоод олон улсын зуучлагч 6 орон бүхий бүхэл талын тохиролцоонд хүрч чадлаа гэж Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров хамгийн түрүүнд сэтгүүлчдэд мэдгдсэн юм а. За нэлээд хэдэн жилийн өмнө олон улсын атомын эрчим хүчний хяналтанд ор инхийн зорилтоор цөмийн эрчим хүчийг ашиглах эрх олгож 20 арга хэмжээг нь цуцлах замаар Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдэх ёстой гэсэн саналыг Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин гаргаж байсан. За Лозаннод хүрсэн тохиролцоо чухамхүү энэ саналд үндэслэгдэж байгааг тэрээр онцлон мэдгдсэн байна. За гэхдээ өнөөдрийн энэ тохиролцоогоор бүх ажил дуусчихна гэсэн үг биш. Харин зөвхөн 11-р сард тохиролцсны дагуу улс төрийн шийдлийг нь гаргах үүргээ биелүүллээ гэсэн үг. За тиймээс техникийн нарийн асуудлуудыг ирэх 6 дугаар сарын эцгэхэд шинжээчид гүйцэн боловсруулах гэж байгааг за Оросын гадаад хэргийн сайд мэдгдсэн юм а. За мөн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудалд дээд зэргээр анхаарал хандуулж хамгийн нарийн тодорхойлох ёстой. За Лозаннод болсон хэлцээгээр Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой бүх асуудалд бүрэн цэг тавих суурийг нь бэлдэж өглөө гэж үзэж байгаагаа ч тэрээр илэрхийлсэн юм. За үүний зэрэгцээ олон талд энэ хэлэлцээнд оролцож байгаа Ираны гадаад хэргийн сайдаас хэвлэлийнхэн маш товч ярилцлага авсныг Associated Press дамжуулсан юм а. Өглөөний 7 цаг 30 минутаас л хэлэлцэж эхэлсэн. Бүх төлөөлөгчдийн хувьд маш урт өдөр байлаа. Одоогор багахан л дэвшил гараад байгаа ч хүмүүс багж гисэн амрах хэрэгтэй. Лав гараг гэхэд бид ажлаа дуусгачихна гэж найдаж байна. За хэлэлцээнд оролцогч зарим орны гадаад хэргийн сайднаар түүний дотор Францын Лориан Фабиус Лозаннаг хэдийн орхин явсныг хэвлэлүүд мэдээлж байна. За өмнө нь их сурвалжуудын дамжуулж байснаар бол гол санал зөрөлдөн баяжуулсан ураана хадгалах газар за 20 арга хэмжээг цуцлах үйл явцтай холбоотойгоор үүсэж байсан юм а. Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал анх 2002 онд сансраас авсан зураг Иранд 2 цөмийн байгууламж байгааг илрүүлснээр эхэлсэн. За 2003 онд олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал болоод за тус байгууллага дахь Ираны төлөөлөгчид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний нэмэлт протоколд гарын үсэг зурж байсан. За мөн 2004 онд Франц, Герман, Их Британи улстай уран баяжуулахад зогсоох тохиролцоонд хүрч байсан. За гэвч 2005 оноос Иран энэ гэрээгээ зөрчин дахин ураана баяжуулж эхлэхээ зарласан. Түүнээс хойш 6 жилийн туршид 20 арга хэмжээ ээлжид сүрдүүлэг маргаан гэсээр 2013 оноос л олон улсын зуучлалтаагаар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг эцэслэн шийдэхээр шалгуудсан юм а. За энэхүү хэлцээ эхэлснээс хойш 18 сар өнгөрөөд байгаа бөгөөд тохиролцоонд хүрсэн талаарх эцсийн мэдээлэлээ дипломатчид удахгүй танилцуулахаар бэлтгэж байна. За дараагийн мэдээ хүргэе. Тэгэхээр Америкийн хуйх техникийн цуваа бүхий марш тактик өндөрлөгт өгж байна. Өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхэлж хөдөлсөн энэ цуваа зүүн Европын нийтдээ 6 орноор дайрч 1700 км замыг туулах юм а. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид энэ үйл явдалтай холбоотойгоор эсэргүүцэгч, дэмжигч гэсэн хоёр хэсэгт талцсан хуваагдчихад байгаа юм. За эсэргүүцэгчтэй нь суртал ухуулгын жүжиг хэмээн нэрлэж байгаа бол дэмжигчт нь Америк нэгдсэн улс болоод умард Атлантын эвслийнхэн холбоотнуудаа хамгаалж дэмжихээ батлан харуулж чадлаа гэж үнэлцгээж байна. За Европ дахь НАТОгийн хүчний командлагч генерал Филипп Бридлов Америкийн байлдааны техникийн энэ цуваа гишүүн орнууд нь дэмжлэг болж байгааг мэдгдсэн. Тэрээр Бухарестэд ажиллах үеэр энэ цуваа явж өнгөрөх хугацаанд хэд хэдэн улсын хөлийг давах, гүр даваануудыг бат бэхийг шалгах гэд олон ажлуудыг амжуулсныг мэдгдсэн юм а. Үнэхээр гайхалтай аялал байлаа. Манай цуваа Эстониос эхэлж хөдлөөд одоо Румынд ирээд байна. Маргааш иргэд Герман руу хөдлөх гэж байна. Очсон газар бүрт бидний халуун дотноор хүлээн авсан. Гишүүн улс орнуудаа бид дэмжин батлан хамгаалахын тулд энэ маршийг зохион байгуулсан. Хүмүүсийн хуйгт техникүүд бүхий цэрэг дайчдаг талархан хүлээн авч байгааг та бүхэн ч харсан байхаа. Гишүүдийнхээ итгэлийг сэргээхийн зэрэгцээ ур чадвараа баталгаажуулж сургуульд хийгээд авлаа. За цуванд Америк армийн явган цэргийн ангийн 500 гаруй цэрэг дайчин 120 хуйгт машинтайгаар оролцож байна. За Америкийн цэргүүдийг Эстони, Латви, Польшид исэн цэргийн сургуулилтаа өндөрсний дараагаар энэхүү цуваагаар явуулах шийдвэрийг гаргасан юм байна. Энэ дагуу Латви, Чех, Германы нутгаар байлдааны техникийн цуваа явж өнгөрч байгаа юм.
За Владимир Путин анх Орос улбаны улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 15 жил өнгөрч байгааг тохиолдуулсан хилцүүлэг өчигдөр Итартаас агентлагт боллоо. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн наримчгийн дарга Дмитрий Песковын санаачлагаар зохион байгуулсан хилцүүлэгт сэтгүүлчид, шинжээчид болоод улс төрчид оролцсон юм. За энэ үеэр ерөнхийлөгч Путиний өнгөрсөн 15 жилийн хугацаанд төр засгийн эрхийг барьж байх үедээ гаргасан амжилт ололт алдаа оноог дүгнэн хэлсэн юм а. Оросын олон нийтийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 75% нь ерөнхийлөгч Путиний бодлого үйл ажиллагааг дэмжсэн хിവэрэ байгаагийн учир шалтгаануудыг энд ерөнхийд нь дүгнэж байлаа. Оролцогчдын дотор жижээний дайн, цалин, тэтгэвэр тэтгэмжийн олголт, за дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсүүд за ерөнхийлөгчийн нэр хүндийн өсөлт бууралттай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм а. За гэвч цагтаа ерөнхийлөгч Владимир Путиний хамтран зүтгэгч байсан Оросын нөлөө бүхий улс төрчид түүний бодлого үйл ажиллагаанд эргэлзэж байгаагаа илэрхийлээд авсныг Associated Press онцолж байна. Кримийг Орос улбаны улсын бүрэлдэхүүнд нэгтгэсэн нь ерөнхийлөгчийн нэр хүндийг өсгөхөд нөлөөсөн. Гэхдээ өөр хүчин зүйлүүд ч бас нөлөөсөн. Тухайлбал 2008-аас 2009 онд эдийн засгийн хямралыг үүнд нэрлэж болно. Хямралыг даван туулж чадсан нь олон нийтийн итгэлийг бэхжүүлсэн юм. Олон улсын өдөрдөгчдийн хувьд нэр хүнд нь өндөр байгаа нь шинжилэлт хийх үндслэд итгэлцэл нь болдгоо. Хэрв энэ нэр хүндээ шинтгэл хийхэд ашиглахгүй юм бол энэ бол зүгээр л нэр хүндээ нэмэх гэсэн үнэлгээл болж хуурна. 3% рейтингтэй хүн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд засаг төрийн дэмжлэгтэйгээр энэ хувь хэмжээг 50-60% дорн хүргэж болно. Өөр илүү чадварлаг идэвхтэй улс төрийн өдөрдөгчид байгааг бид мэдэхгүй. Харамсалтай нь тэдэнд төрийн мэдлийн сувгуудаар гарах эрхч байдаггүй. За мөн Оросын засгийн газрын тэргүүн явсан Алексей Кудрин ерөнхийлөгч Путиний нэр хүнд өндөр байгаа ч эдийн засаг гацаанд орчиход байгааг шүүмжилж Кримд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа нь эдийн засагт нэрмээс болж байгааг ярьсан юм. За мөн Газета.ру сайтын ерөнхий редактор Светлана Бабаева хэд өндөр нэр хүнд ерөнхийлөгчдөд үгүй за улс орны ирээдүйд ч аюултайг сануулад авсан юм а. Доош телесуугийн ерөнхий захирал Наталья Синдиева Оросын өнөөгийн нийгэмд альва зүйлд санал нийлэхгүй байгаа хүмүүсийн давхарг үүсчихэд байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. За түүнчлэн үг хэлэг эрхчлөөг хаан боох гэж оролдож байгааг өөрийн суугийн жишээгээр хэлээд авсан. За 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ерөнхийлөгч Борис Ельцин ард түмэндээ хандаж шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ Владимир Путинд төрийн тэргүүний үргийг шилжүүлж байгаагаа зарласан. За харин 2000 оны 3 дугаар сарын 6-ны өдөр тус улсад болсон ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуульд Владимир Путин ялалт байгуулж 3 дугаар сарын 15-ны өдөр тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орж исэн билээ. За өнөөдрөөс сүүний үйлдвэрлэл дэх квотыг туцлах Европын албаны шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна. За энэ шийдвэрийг нь буруушаасан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Бельгийн нийслэл хот дахь Европарламентын өмнөх талбайд трактор чирэгчтэйгээр ирэн эсэргүүцлээ илэрхийлцгээсэн юм а. За Европын албаны гишүүн олон орноос сүүн бүтээгдэхүүний жижиг үйлдвэрлэгчид ийхүү Люксембург талбайд ирцгээсэн байсан юм. Эсэргүүцлийн цуглаанд оролцогчид жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд тулгуурлагдсан Европын албаны сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар мөхөлд орж байгааг илэрхийлэн оршуулгын ёс үлдсэж байла. За квотыг хүчингүй болгох шийдвэрээс олж Nestlé, Danone зэрэг үндэстэн дамсан компаниуд ноёрхлоо тогтоож тэднийг дампуурхад хүргэж мэдхийг анхааруулж худалдан авах хүнийг дэмжих арга хэмжээ авахыг шаардаж байсан юм а. Фермүүд 300, 500, бүр 1000 хүртэл болж томорсоор байгааг харахад гонигтай байдаг. Яг үнэн хэрэгтэй Campina эсвэл Arla гэх мэт үндэстэн дамсан корпорациуд л сүүн бүтээгдэхүүний жижиг дунд фермерүүдээс илүү хүчрхэгчтэй. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 10-аас 9-т нь квот хүчингүй болгох шийдвэрийг буруушааж байгаа. Зах зээлийг зохицуулах хэрэгсэл бидний гарт байсан. Бид том фермерүүдийг эсэргүүцэхгүй байгаа л да. Их бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг ч мөн адил. Гэвч сүүний үйлдвэрлэл эрэлт хэрэгцээндээ үндэслэгдсэн байх ёстой. За жижиг дунд фермэдэд квот хүчингүй болсноор сүүний үйлдвэрлэл нэмэгдэж үнийгээ дагаад үнэ нь буурна гэж үзэж байгаа юм. Европын албан анх 30 жилийн өмнө сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд квот тогтоосон. За тухайн үед энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрэлт хэрэгцээнээс хэд давчгаад байсан юм а. Харин сүүлийн үед тэр дундаа Орос улбаны улсын импортын хоригоос олж зах зээл дэх сүүн бүтээгдэхүүний хэмжээ буурчаад байгаа учраас квотыг хүчингүй болохоор шийдвэрлсэн нь энэхүү эсэргүүцэлтэд тулгараад байна. За бид та бүхэнд өнөөдөр хүлээн авсан онцлог үйл явдлуудыг томилон өргөлөө анхаарлаа хандуулсанд баярлалаа. Олон улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлын мэдээлэл сүргэсэн төвшин жаргалтай баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэн цаг агаарын мэдээг хүлээн авна уу.